Хөөх ямар өндөр юм бэ? Чиний ажил хэдэн давхартай? Бүх давхарт. Юу гэсэн үг юм? Энэ байшин бүгдээрээ Ли захирлах. Сайн байна уу та? Намайг хараагүй. Чи яава? Надтай битгээр танаа олон хүнтэй би тэдний ховны бай болмооргүй байна. Би ороод ажилдаа бүртгүүллээ. Сайн хараарай. Хүнд дээрлэхүүлэх вэ. За. Сум менежер шинээр ирсэн жан шичээ байна. Шинэ нөхрөө. Өдөр бусдыгаа хоолоор дайлаарай. Нэг хүний 300-аас буухгүй байж миний зэн данд хүрэн шүү. 300 гинэ. Бүх хүний гэвэл 4-5 мянга болох нэ. Би ажил хийх гэсэн болох сүр дарах гэж ирээгүй. Чи бүх хүмүүстэй сайхан танилцах хэрэгтэй шүү дээ. Битгий юм үзээгүй царайлаа. Шичээ. Захирлын туслах байж тээ. Энд юу хийж явсан болоо? Чи өнөөдөр яарч гараад гэртээ нэг орчихж. За. Гэртээ хинүү? Ямар холбоотой болоо? Найз залууны болоо? Чин туслах, чин захирлын итгэлт хүн. Тэр нь таалагдсан хүн цалингаа нэмүүлэх бах та. Менежер, хоёулаа зөгцөе. Би та нарыг бүфет хоолоор дайлъя. Тэгж яж болдгийг. Чиний ажлыг тэмдэглэж 5 одтой зочид буудлын далайн хоолоор би дайлъя. Намайг ганцаараа гэнүүдаа та намайг хүмүүстэйгээ танилцгээгүй лөө. Тэгэхээр та Тэгье. Би 10,000 гаргаж өдөр бүгдийг чи хоолоор дайлъя. Гоё доо ямар гоё юм бэ? Би. За. Шичээ. Чин туслах өдөр завтай юу? Хамт өдрийн хоол идэ. Хормын ажилтаагээд орд завгүй байгаа. Цаадах чи амжихгүй баха. Энийг хүртэл мэдэж байдаг. Найз хүүхэн үнэн бололтой. Сум менежер би чөлөө авах гэсэн. Сарын өмнө хүсэлтээ өгөх ёстойг мэдэхгүй юу? Өгөхгүй. Гинэд өөд болчихлоо гэд. Тэгээд юу гэж? Сарын өмнөөс хүсэлтээ өгөөгүйгээс хойш. Эрлэгийн хаантаа танил биш л бол хүний хизээ өнгөрөхийг хэн мэдэх юм? Хүү ямар тэнэг энийг өмөрөөд байна аа? Би яасан? Би тэнэгтчээ. Дөрөн бол цаас, хүн бол хүн. Битгий жаахан ирэх мэдлэлтэйгээд өөрийнхөө хэнийг мартаад байгаач. Шичээгийн зөв шүү. Би чамд шууд чөлөө өгье. Би бас өөрөөсөө жаахан мөнгө өгье. 1000 юан болох уу? 2000. 5000. Сум менежерээ дахиж битгий ингээрээ. Ингээл болчих юм энэ дээр. Тий. Машин доор ирчлээ. Би цүнхэж авъя. За би одоохон. Өөр ирж хүүхнээ аваад л жан ши чи яхарахгүй чин туслахын найз хүүхэн байна. Тэгэхээр удахгүй би цалингаа нэмүүлэх нэ. Хэжигтэй захирал таныг нэлээ хүлээсэ. Ирчих үү? Баярлаа. Хардаа чамаа хүлээнгээ дуртай Кенси комич авчлаа. Хөөх. Бас дуртай уух юм чинь. Баярлаа хараа. Эжигтэй төрөлхийн үзэгчлэнтэй юм. Дандаа энийг удаг байж арьсч үргэлж гэрэлтэх юм. Ягаад гэвэл би дандаа энэ Кенси улаан багцыг хэрэгэлдэг юм. Хөгшилтийн эсрэг 4 хүчтэй орцтой. Бас цикл пептидтэй. Арьсыг олон төрлөөр хамгаалж, харж шаралсан арьсыг сэргээдэг. Арьсыг нэвт чигшүүлж чангалдаг. Бүгд хэрэгэлдэг штэ. Лайварнд хүмүүс булаацалтаа л авдаг юм байхгүй юу? Чи найз хүүхэндээ гэрлэх санал тавина гэсэн. Энийг задлаагүй. Тэрэндээ өгөөрэй. Та хоёрт аз жаргалыг хүсье ерөөй. Баярлалаа эзэгтэй. За эхний өдөр ямар байв да? Дажгүй байлаа шүү. Сайн хүмүүс юм аа. Менежер нь бас их ухамсартай. Эзэгтэйгээ чи сайн халамжилжээ. Энэ сарын урамшууллыг чи нугалж өгнө. Баярлалаа захирлаа. Тэгвэл би илүү том бөгж авъя да. Чада харцгаа да. Чин туслах гэрлэх саналаа тавьчихж. Тийм үү али харъя. Хөөх тийм байж тээ. Жан шичи биш үү? Намайг мэхлэн гинэ. Менежерээ юу хийж байна? Энэ юмнууд аваад эндээс зайл. Яасан гэж намайг хөөж байгаа? Чин туслахыг найз хүүхэн гэж бодсон чинь жүжиглж яваад надаас мөнгө салгасан болохоор чинь 10,000-ыг салхинд хийсгэж гэж 5,000-ыг дэмий хүнд өгч гэж чиний цалингаас суутах нь чи сохор зоосч авахгүй. Та л өөрөө хий төсөөлсөндөг. Буруу хүнээ тойголчих чөө. Надад уурлаад яах вэ? Юу гинэ? Яаж уралдгийг үзүүлээд өгье л дөө. Хэмбэ? Захирлаа. Манай компанид яагаад эмэгтэй хүнийг дээрлэхдэг новш шургалчих ба? Үгүй захирлаа. Та мэдэхгүй байна. Жан шичи таны туслахын найз хүүхэн гэж жүжиглсэн юм аа. Ийм хүнийг өөр яалтай билээ. Тэр жүжиглэх шаардлагагүй. Тэр найз залуутай. Энэ шиг дорд зэндааны хүүхэн найз залуунаас дорд амтан л байгаа биз. Би өөрийгөө танилцуулъя. Би бол Жан шичигийн найз залуу. Сум менежер хардаа. Би дорд амтан байна уу? Бурхан минь ээ.